Энэ гэрлэг анхаарахтай амжичаад ингээ хэвийн горимж гэсэн үг. Тохиолын горимж тогтоод 99 чагт шинэ мастер код зөвлөгтэй тэг гэрэл олбор шарангтай болж байгаа. Шинэ мастер код 8807 чагт давтаж байна. 8807. За одоо шинэ код орж өгөө шалгая. Тохиолын горимоос гаргая. Одоо 99 чагт болохгүй байна. За одоо шинэ код 8807. За орж ийн гэрэл сайн утсан. Пин код оруулна. Ингийн код эхлээд нь нэгдээд дан гэрэл олбор шарангтай болно. Тэгээ хэрэглэгчийн кодны дэс дугаар хэмжил тэг ихний дугаар 1001. Тэгээд чаг дараад нууц дугаар оруулна. Жишээлбэл 2345. Чагт. За оруулсан кодоо шалгаж 23. За сааж гоч. За дахиад нэг дугаар хий. Тохиолын горимж шинэ код орно. Гэрлээ навцсан. За нэгдээ дараад дэс дугаар хийн. Тэг 2. Чаг дараад пин код энэ жишээлбэл 3456 чагт. За дараагийн дахиад 3 дугаар хэрэглэгчийг чагт 4567. За дахиад тэг 4 гээд чагт. За энэ коднуудыг тохиолын горимоос гаргая. Тохиолын горимоос гаргахлаар гэрлээ навчин. За одоо коднуудад орч үзье. За ажиллаж байна. Нэгд код. Хоёрдугаар код нь 3456. За 3 дугаар код 4567. За 4 дугаар код 5678. За гэрэл нэг авчихсан. Энэ гэрэл нэг авчихсан. За устгахтаа 2 дахь дан 2-ыг дараад гэрэл олбор шаруулна. Тэгэнгүүт устгах кодын дэс дугаарыг хийн. Жишээлбэл 1-р кодыг устгая. 001 устсан. 3-р кодыг устгая давхар. 003. За 3-р кодыг устгасан. Гэтэл 1-р код маань 1 2 3 4 ангах байсан. 2-р код 3 4 5 6 ангаж. 3-р код маань 4 5 6 7 ажиллахгүй. За 4-р код маань 5 6 7 8 ажиллаж